Тэ ихэнх нь Малайзаас тэрлүү бол хятад руу Хард аймаг зөөж баригдсан байдаг. За миний үе бас энэ оны 8 дугаар сарын ихээр Куала-Лумпурт болсон Азийн одоо ASEAN Regional Forum гэдэг АРФ-ийн хуралд, сайдны хуралд оролцохдоо бол Малайзийн талдаа уулзсан байгаа. Одоо сайн мэдээ бол сүүлийн 1 жилийн хугацаанд ахиж Малайзаас одоо хятад руу Хард аймаг тээвэрсэн ийм хэрэгт бол хүн ороогүй байгаа. Энийг бол бид нар бас тухайн үед нь нэлээд одоо ажилласны дүнд талсан зогсоож чадсан гэж одоо үзэж байгаа. Ялангуяа энэ одоо бүлэг ийм одоо сүлжээг зохион байгуулж исэн одоо хүн бол баригдсан байгаа. Харамсалтай нь ахаад Монгол улсын иргэн Малайзд бол мөн 2 хүн бас одоо баригдсны нэг нь бол гол зохион байгуулагчаа гэсэн ийм юм байдаг. Хоёул бол шүүх хурал хүлээж байгаа. Та бүхэн мэднэ хар тамхи өөрөө хятад Малайзд ч гэсэн одоо цаазаар авах ялтай. Тэгэхээр бид нар монголчууд цөөхөн хүмүүс одоо иргэд ялангуяа мэдээлэлгүйн үүднээс бол Хард тамхины одоо энэ 8-ны сүлжээний золиос болсон явдал их байгаа. Энэ утгаараа бол одоо бид нар хятадын талд тайлбарлаж, Малайзийн талд тайлбарлаж иргэдээ аврах ийм ажиллагааг явуулж байна. Нэгэнтээ суугаа орны одоо тухайн орны одоо хууль дүрмийг зөрчсөн болохоор бол яриа хэлцээ хүнд байдаг. Одоогийн байдлаар Хард тамхиар нэг хэрэгээр хятад одоо ял авч буюу цаазын ял авч цаазлуулсан Монгол иргэн байхгүй байгаа. Та бүхэн мэднэ 2 жилийн өмнө нэг хүний асуудлаар Монгол улсын ерөнхийлөгч цагаан элбэг дөрөөр биечлэн хятадын удирдлагад одоо захиа бичиж хийж ялыг хойшлуулсан одоо ийм л юм байгаа. Тэгэхээр бид нар бол энэ тал руу үргэлжлүүлэн ажиллаж байгаа болно.